Хятад Монголын хэвлэл мэдээллийн хүбэ Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжлагын хүрээнд бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө заасан хорны Тунлын хотод орших их цүнхэл үндэсний байгалийн хамгаалтын бүсээр зочлолоо. Их цүнхэл нь Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, аялал жуулчлалын салбарын хөгжүүлэлтийн бүс юм. Анх 1952 онд энэ бүс нутаг 8,000 га газар цөл байсныг ойшуугүй болгосон байна. Мөн энэ бүс нутагт бороо их ордог тул сэрүүн тааламжтай урамсгал бүрэлдэн тогтжээ. Их цүнхэлд 700 гаруй ургамлын төрөл зүйл ургадаг. Үүний 100 гаруй нь модлог ургамал юм. Мөн 400 гаруй эмийн ургамал ургадагч түүхийг хориглодог байна. Учир нь энэ бүс нутаг тусгай хамгаалалттай газар тул онгон дагшнаар нь хадгалахыг хичээдэг гэлээ. Мөн энд байх гол мөрнүүд хасах 30 хэмээн хүйтнэж хөлддгүйгээр онцлогтой. Энэхүү газарт 10,000 гаруй булаг шанд байдгаас сууд нэртэй булгийн ус дуу чимээгээрээ гүнээсээ ундарч гардаг зэрэг байгалийн өвөрмөц содон тогтцтой аялал жуулчлалын цөм хэсэг гэдгийг онцолж байлаа.